Сайн байцгаана уу? Эрхэм мөндөд үзэгчдээ. Өнөөдрийн хичээлээр амьдрах хааны чадвар олгох цуврал модуль хичээлийн бэлгийн замаар дамжих халдвар, түүний илрэх шинж тэмдэг, түүнээс урьдчилан сэргийлэх аргуудын талаарх хичээлийг Монгол Улсын боловсролын их сургуулийн биеийн тамирын сургуулийн багш Ангах ухааны доктор Цалмонтой Ямжтай хамтран заана. За нийт халдвар төвчөнд бэлгийн замын халдвар төвчний эзлэх хувийн 10 жилийн статистикийг энд харуулж байгаа. Үүнээс сүүлийн 3 жилийнх нь дүгнж харах юм бол 2018 онд 38.3%, 2017 онд 34.7%, 2016 онд 21.5% байх юм. Мөн бэлгийн замын халдвар төвчин түүний төрлийг эзлэх хувийг авч үзэхэд сүүлийн 3 жилээр ах юм бол 2016 онд Тэмбүүд 41.4%, Заг хүйтэн 29.2%, Тэрхэмназ 29.2%, 2017 онд Тэмбүүд 43.4%, Заг хүйтэн 28.2%, Тэрхэмназ нь 27.6%. За 2018 онд Тэмбүү 38.2%, Заг хүйтэн 33.9%, Тэрхэмназ 27.8% байх юм. Тэгээ эндээс харахад ер нь энэ бэлгийн замын халдварын өвчлөлүүд бол нэлээд байгаа нь харагдаж байна. Тэгэхээр энэ талын мэдээллийг та дэлгэрүүлж хүргэнэ. За таны саяны хэлсэн мэдээллийн дагуугаас харах юм бол статистикээр харахад одоо сүүлийн 3 жилийн дунджийг нь харах юм бол ойролцоогоор бэлгийн замын халдвар төвчин болох Тэмбүү 10%-аар өссөн. За Заг хүйтэн мөн ялгаагүй 8-аас 10% өссөн. Тэрхэмназ мөн ялгаагүй 2-оос 3% өссөн үнэтэй харагдаж байна. Энэ нь юу харуулж байна вэ гэхлээр нийт Монгол улсад амьдарч байгаа хүн амын дунд бэлгийн замын халдвар төвчний одоо халдварлалт их байна гэдгийг харуулж байна. Тийм учраас өнөөдрийн хичээлээр бид нар бэлгийн замын халдвар төвчин ингэж ямар өвчин болохыг товч бөгөөд тодорхой судлахаар зорилоо. За бэлгийн замаар дамжих халдвартай хүнтэй хамгаалтгүй бэлгийн харьцаанд орж халдварлагдсан бүлэг өвчнийг бэлгийн замын халдвар төвчин гэж нэрлэдэг. За бэлгийн замаар дамжих халдвар төвчин маань доорх хэд хэдэн төрлүүдэд хуваагдаж үзнэ. Үүнд Тэмбүү, Заг хүйтэн, Тэрхэмназ, Халамид, бэлгийн хомхой, бэлгийн үу, мөөгөнцөр, хээдэхэвэ дох гэж ийм олон төрлүүд хуваагдаж байгаа. За бид энэ үүнээс Тэмбүү өвчнийг дэлгэрэнгүй авч үзье. Тэмбүү гэдэг нь архаг явцтай цайвар терпониемаар үүсгэгдсэн хүний биеийн бүх эргэтэн тогтолцоог ялангуяа арьс салс дотор эргэтэн мэдрэлийн систем болон тулгуур хөдөлгөөний эргэтэнг гэмтээдэг бэлгийн замаар халдварладаг энэ өвчнийг бол Тэмбүү өвчин гэж нэрлэж байгаа. За дамжих замын хувьд аваад үзэх юм бол халдвартай хүнтэй хамгаалтгүй бэлгийн харьцаанд орох, халдвартай жирэмсэн эхээс урагт халдварлагдсан цус цусан бүтээгдэхүүн болон зүү тариураар дамжин хэрэглэхэд халдвар дамжнаа. За Тэмбүү өвчний халдвар авснаас хойш дунджаар 3-7 хоногийн дараа бэлэг эргэтэн түүний орчим өвчин эмзэггүй шарах буюу өөрөөр хэлэх юм бол хатуу яр гэж нэрлэгддэг Тверди шанк гэдэг зүйл гардаг. Энэ үед ойролцоогоор тунгалгын зангилаа буюу өөрөөр хэлэх юм бол цавны булчирхай зочиж томордог. За хүний анус орчим өргөн том суйртай кандилома бүхий шамбарм гардаг. Энийг нь шамбарм өвчнөд одоо андуурах тохиолдол бас байдаг. За эрэгтэй хүний хувьд аваад үзэх юм гэвэл төмсөг буюу тэрхий орчим тунгалгын зангилаа баялаг байдаг учраас хатуу яр гарч тунгалгын судсуудыг зогсон байдалд оруулж туран хавган үүсгэдэг. Тэмтэрч үзэхэд энэ нь нэг их завир бол байдаггүй. Тиймээс эмчилгээ хийхгүй удсан тохиолдолд яр маань яваандаа алга болдог. Энэ тохиолдолд хүн өөрийгөө би эдгэрсэн байна гэж андуураад өвчин даймжрах явдал гардаг. За ингээд цаашдаа өвчин даймжирснаар халдвар авснаас 3-аас 6 жилийн дараа арьс салст гүнзгий гэмтэлд орж тууралт гардаг. Мөн дотор эргэтэн мэдрэлийн системийн талаас гүнзгий өөрчлөлт орж арьс үе мөч гэмтэж эхэлнэ. За дараагийн нэг өвчин бол Заг хүйтэн байна. Заг хүйтэн бол Несерийн гонокок гэдэг үүсгэгчээр үүсгэгддэг шээс болон бэлэг эргэтний салс бүрхөвчийг гэмтээдэг бэлгийн замаар дамжин халдварладаг өвчнийг хэлдэг байна. За Заг хүйтэн өвчтөе хүнтэй хамгаалтгүй бэлгийн харьцаанд орох, Заг хүйтэн өвчтөе хүнтэй хүн маань жирэмсэлсэн тохиолдолд эхээс урагт халдвар дамждаг. Өөрөөр хэлэх юм бол төрсөн яраад нүдний буюу нүдний салстын гэмтэл буюу өрөвслийг үүсгэдэг. За Заг хүйтэн маань нууц хугацаа нь дунджаар 2-5 хоног үргэлжилдэг. Заг хүйтэн өвчний үүсгэгч нь гонокок гэж нэртэй одоо кокоор үүсгэгддэг. Өөрөөр хэлбэл кокийг нь бид нар юу гэж ойлгох вэ гэхлээр ерөнхийдөө нэг юм киви жимс шиг тэгээд сүултээ ийм ногоон зүйлээр төсөөлөж бас болно. Энэ маань өөрөө бит учраас
тодорхой нэгэн бактериудыг одоо идэж өөртөө ингэж одоо тэжээл болгож авч давхар одоо ингээд хавсарсан өвчин үүсгэх магадлалуудыг өндөр болгож өгдөг. За үүнтэй холбоотойгоор ялангуяа эмэгтэйчүүдэд умаан хүзүү болон шээсний совг за бага насны охтуудын хувьд бол бэлгийн урвал өтрээний састуудыг өрөвсүүлдэг байна. За эрэгтэй хүний хувьд аваад үзэх юм а гэвэл голчлон шээсний совгийг өрөвсүүлэх шинж тэмдгээр илэрдэг. Шээсний сөв орчим захтандаг, эрвэндэг. Мөн шээхэд хорсон, өвдөн. За шээсний совгоос өтгөн ногоон идэрхэх салстууд гардаг. За шээсний совг улайж, хавгна, хавдна. За бэлгийн харьцаанд ороход өвдөн, шээс ойр ойрхон хүрэх зэрэг энэ олон зовиорууд маань одоо эрэгтэй хүнд гарч байхад эмэгтэй хүнд бол умаан хүзүүний өрөвсөл илэрх бөгөөд харьцангуй эрэгтэй хүнийг бодох юм бол зовир багтай балархаа шинж тэмдгээр илэрдэг учраас эмэгтэйчүүд үнийг бол өвчлсөн гэж өөрийгөө мэддэг. Ийм учраас энэ нь бол 75%-аар эмэгтэйчүүдэд балархаа хэлбэрээр явагдаж байдаг. За мөн эмэгтэй хүний бэлэг эрэхтэн орчим эргүү оргих, захтнах, за умаан хүзүүнээс гарсан совгнаас өтгөн ногоон идэрхэг ялгадас гардаг. Умаан хүзүүний саст улайж хавагна, хэвлий доогуур өвдөх зовир илэрдэг. За хүндрэлийн хувьд аваад үзэх юм бол эрэгтэй хүнд төрөв булчирхай болон төмсгний дайвар, үрийн цулцангийн өрөвсөл үүсгдэг. Мөн үүнтэй холбоотойгоор хамгийн аюултай өвчин нь бол өргүүдлийг бий болгодог. Өөрөөр хэлбэл энэ бол хоёр дахьчоор өргүүдэлд үүсчин гэж ойлгох юм. Эмэгтэй хүний хувьд авч үзэх юм бол арцагны хөндийн эрэгтэнгүүдийн өрөвсөл, хэвлийн доод хэсгийн архаг өрөвсөл, өвдөлт, умаан гадуурх жирэмслэлт, өргүүдэлт гэсэн өвчнүүд бий болдог. За дараагийн өвчин бол чирхэмнаас. Чирхэмнаас гэдэг бол өөрөө шимэгчээр үүсгэгдсэн ийм өвчин байдаг хүн. За энэ нь болохоор хүний шээс бэлгийн замыг эмгэг үүсгдэг нэгэн төрлийн одоо бэлгийн хавтлаар үүсгдэг шилбүүртэй эукарет эгэл биетэн гэж нэрлэж байгаа. Энэ нь болохоор хүний бие дотор байж одоо оршин тогтнож тэгж өсөж өндөөдөг тийм одоо эгэл биетээр үүсгэгддэг бэлгийн замын халдварт өвчнийг чирхэмнаас гэж нэрлэж байгаа. Чирхэмнаас өвчнөр өвдсөн хүн бол ихэнхдээ бэлгийн замын халдваруудаа хавсарсан байдаг. Яагаад гэж гэхээр эгэл биет бол тодорхой нэг бактериудыг иддэг учраас тэгээ эдсэн бактери маань дотроо өөрөө одоо агуулгадж яадаг учраас өөрөөр хэлэх юм бол хоёр өвчин хавсарч явах магадлал өндөртэй байна гэж ойлгох юм. За чирхэмнаас өвчнөр өвдсөн хүмүүсийн олонх нь бэлгийн замаар одоо хавсарсан байдгааг сайн хэллээ тийм үү. За тэгвэл яг нь гэхээр үүсгэгчийн хувьд аваад үзэх юм аа гэвэл хучуур эдийг гэмтээдэг. Өөрөөр хэлэх юм бол бэлэг эрэхтэн орчмын хучуур эдийг гэмтээснээрээ шээсний сөвд нэвтэрж орж саст бүрхүүлд сууснараа цаашдаад булчирхаатай буюу хөндөөтэй эрэхтэнгүүдэд орж сууж одоо бэлэг эрэхтнийг өрөвсөөлөх, улайлгах, хавгнуулах, эдээрхэг зүйл гоожуулах, үнэртэй гарах зэрэг ийм шинж тэмдгүүд ажиглагддаг. За халдвар авснаас хойш 5-аас 15 хоног буюу нууц хугацаа үргэлжилдэг. Өөрөөр хэлэх юм бол одоо халдвартай хүнтэй бэлгийн харьцаанд орсноос хойш 10-аас 15 хоног илэрхгүй байж болно гэсэн үг юм. За ингээд нууц хугацаа гэдэг бол ямар нэгэн шинж тэмдэг илэрхгүй байгаа энэ үеийг бол бид нар нууц үе гэж нэрлэдэг байна. За шинж тэмдгийн хувьд аваад үзэх юм бол дээрх хэлсэн одоо бэлгийн замын халдварт өвчнүүдтэй ер нь ойролцоо гол одоо гарч ирж байгаа шинж тэмдэг нь юу байх вэ гэхээр шээхэд маш их хорсон, захтна, идээрхэг, ногоон идээрхэг маш их үнэртэй тийм ялгадас гарна. За шээс ойр ойрхон хүрнэ, шээхэд хорсон, захтна, зовир маань болохоор 1-ээс 2-7 хоногийн дараа илрээд тэгээд айжин багссаар агаад шинж тэмдэг балархаа болоод үүнээсээ хамааруулаад архаг хэлбэр шилжиж байгаа гэсэн үг. За дараагийн нэг өвчин бол хламидийн халдвар. За бэлгийн замаар дамжих халдвар энэ бас нэг одоо халдварт өвчин маань одоо ихэвчлэн няраад төрөх замаар халдварлагаараа онцлог юм. Энэний нууц хугацаа нь бол 10-аас 15 хоног. Илрэх шинж тэмдгийн хувьд аваад үзэх юм бол эрэгтэй хүнд шинж тэмдэг төдийлөн ажиглагддаггүй явагддаг. Харин эмэгтэй хүнд бол бага зэргийн зовир илэрдэг. Энэ нь ямар зовир байх вэ гэхээр цаг хүдний шинж тэмдэгтэй төстэй учраас андуурагдах магадлал аягүй өндөртэй байдаг. За хламидийн халдварын үед эрэгтэйчүүдийн шээсний сөв, орчим одоо эрвэнэх, захтнах, шээхэд хорсох за тэгээд ойр ойрхон шээс савирах, хавгнах, их хэмжээний сасрахыг шингэн идэрхэг шингэн гардаг. За няран хламидийн халдварын үед бол нөгөө нүдний орчим тийм ээ мөн ялгаагүй одоо нүдний өрөвслийг буюу уушигны хатгаагаар хүндрэх магадлалтай. За хламидийн халдварын хүндрэлүүд нь мөн ялгаагүй одоо аарцагны эмэгтэй хүний хувьд аваад үзэх юм бол аарцагны хөндийн эрэхтэнгүүдийн өрөвслөөр илэрдэг гэсэн үг. Энэ нь ямар шинж тэмдгээр илэрх вэ гэвэл хэвлийн доогуур хатгуулж өвдөх,
тийм архаг өвдөлттэй умаан гадуурх жирэмслэлттэй байх магадлалтай. За хоёр дахьчоор үргүүдэл үүсгэхэд хүргэдэг. За эрэгтэй хүний хувьд аваад үзэх юм а гэвэл төрөө булчиргаа, төмсгний дайврын өрөвсөл мөн улмаараа үргүүдлийг бий болгож идэг. За бэлгийн херпес гэж байгаа. Энэ бол бэлгийн сонгомлоор бэлэг эрхтний салстыг өрөвсүүлж байдаг тийм цэврүүн хэлбэртэй тууралтууд гардаг. Энэ тууралтууд маань бол хүмүүс андуурагдаж бас бэлгийн замын халдварт өвчин биш гэж андуурагдах явд элбэг байдаг. Тийм учраас энэ нь бол явцынхаа хувьд аваад үзэх юм а гэвэл архаг явцтай явсаар байгаад бэлгийн замын халдварт өвчин болж хувирдаг. За бэлгийн херпес гэдэг бол хамгаалтгүй бэлгийн харьцаанд орсноор халдварлагдана. Өөрөөр хэлэх юм бол бэлгийн херпестэй ийм халдвартай хүнтэй бэлгийн харьцаанд орсноор үүсдэг гэж ойлгох юм. За илэрх шинж тэмдгийн хувьд аваад үзэх юм а гэвэл ойролцоогоор 2-оос 21 хоногийн хугацаанд илэрнэ. За ер нь бол ихэвчлэн бол 1-2 хоногийн дотор өвчнийг бол урдл үе гэж нэрлэж байгаа. За тэрнээс дундах үеийг нь бол дунд үе, сүүлд бүр 21 хоног хүртэлх нь бол сүүлч үе гэж нэрлээд энэ маань бол бэлэг эрхтэй ойролцоо загтнах, эрвэгнэх, өвдөх зовиураар л илэрдэг. Тэгэхээр хүмүүс энийг бол төдийлөн анхаарахгүйгээр энэ өвчнөө хөндрүүлэх магадлал өндөртэй байна гэж ойлгох. Бэлгийн үүн хүний папиллома вирусээр үүсгэгддэг, дахилт өгдөг, өргөн тархсан бэлгийн замаар дамжих халдвар байдаг. За энэ нь сүүлийн үед 100 гаруй төрлийн хэв шинжтэй гэж онцлогдож байгаа. За хүний папиллома вирус гэдэг бол өөрөө бидний хомхой долоолоо гэсэн шиг зүйл гардаг. Энэ нь болохоор хомхойн вирустэй төстэй гэсэн үг. Яваандаа бэлгийн үе маань тодорхой хэв шинжид хувирсны үр дүнд умаан хүзүүний хучуур эдийг гэмтээж хувиралд оруулснаар хор тавдар үүсгэх магадлалтай. За бэлгийн өвчтөй хүнтэй хамгаалтгүй бэлгийн харьцаанд орж энэ өвчнийг бол авснаар тухайн өвчин маань илэрдэг гэсэн үг. Гэтэ илэрх шинж тэмдэг нь харьцангуй бүдэг балархаа байдаг учраас энэ төдийлөн онцлогддоггүй гэсэн үг. За бэлгийн өвчний үед бол илэрх хамгийн гол шинж тэмдэг нь юу байх вэ гэхлээр эрэгтэй хүний хувьд шодой, хуйхнах, шээсний сүв, анусны амсар орчим, эмэгтэй хүний хувьд бол гадна бэлэг эрхт нь үтрээ, умаан хүзүү, анусны орчим, шээсний сүв орчим дээр бол жижиг хэлбэрийн, цэцэг хэлбэрийн тууралтууд гардаг. Өөрөөр хэлбэл энийг цэцэгт байцаач гэж нэрлэдэг зарим тохиолдолд цэцэгт үүч гэдгийг ургацагч гэж бас ийм олон төрлөөр нэрлж яддаг гэсэн үг. Тэгээ энийгээ хүмүүс төдийлөн анзаарахгүй эрүүл гэж өөрийгөө ойлгож яваад байдаг. Яг лабораторийн шинжилгээгээр бол энэ маань хүний үүтэй байна гэдэг ийм зүйл гарч ирдэг гэсэн үг. Бэлгийн үүтэй өтөгчтэй халдварлагдсанаар хүндрэлүүд бий болдог гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол өвчин үүсгэгч вирус маань хүний биед халдварлагдсанаар дахин нэг халдварлах магадлал өндөртэй гэсэн үг. За хүний папиллома вирусын халдвар гэдэг бол өндөр эрсдэл бүхий хэв шинжүүдтэй эмэгтэйчүүдийн умаан хүзүүний хор тавдрыг үүсгэдэг. Тэгэхээр манай Монгол улсад ч гэсэн умаан хүзүүний хор тавдар өндөр байгаа нь бас үүнтэй холбоотой байх болзошгүй гэж бид дүгнж үзэж байгаа. За 3 дугаарт нь халдвартай эхээс төрөх замаар хүүхдэд халдвар дамжсантай холбоотойгоор хүүхдийн амьсгалын замын бас өвчлөл үүсэх өндөр эрсдэлтэй гэж ойлгож байна. За бэлгийн замын дамжих халдварын бас нэг өвчин маань болохоор бэлгийн мөөгөнцөр байгаа. За мөөгөнцөр бол өөрөө кандилома гэдэг бичил биетээр үүсгэгдэж байдаг. Тийм учраас бэлэг эрхтэй орчим цагаан өнгийн өөрөөр хэлэх юм бол ээдэмцэр гэдэг юм уу, хяманцар гэдэг юм уу, тийм ээ, тарганцар хэлбэрийн ийм шингэн зүйл гардаг. Энэ бол болохоор хүмүүс мөн ялгаагүй захтнаатай, хорсгоотой ингээд зовиур их байдаг. Бэлэг эрхтэй орчим хавгандаг, хавддаг, тийм ээ, улайдаг ийм шинж тэмдэг ажиглагдана. Мөн үүнээс гадна бол бэлэг эрхтэн орчим эвгүн үнэр бол гардгүйгээрээ бусад бэлгийн замын халдварт өвчнөөс арай өөр гэж ойлгож байна. За бэлгийн мөөгөнцөрөөс хэрхэн бид нар уршин сэргийлэх вэ гэвэл нэгдүгээрт хүн дотор хувцас бол синтетик материалаар хийгдсэн бус даавн дотор хувцсыг угааж эндүүдж өмсөж явах хэрэгтэй. Хоёрдугаарт нь дотор хувцас халуун усанд буцтгах буюу эндүүдж өмсөх нь зайлшгүй энэ өвчнөөс уршин сэргийлэх бас нэг арга нь болж байгаа.
За нөгөөтэйгөр бол одоо орчин үеийн залуучууд, охтууд бол бариу өмд их өмсдөг болсон. Энэ нь болохоор нөгөө одоо цаад утгаараа нөгөө бэлэг эрэхтэн орчим цусан хангамжийг нь боогдуулснараа одоо бэлгийн одоо мөөгөнцөртөө болох одоо эрсдлийг бас дагуулж идэг. Тийм учраас бол аль болох ялангуяа одоо нөхөн үржихүүн насан дээр явж байгаа эрэгтэй эмэгтэй хүүхдүүд бол бариу өмд өмсөхгүй өөрт эвтэйхэн 50 уужим өмд өмсөж байгаа бол энэ одоо бэлгийн мөөгөнцрөөс өөрийгөө урьдчилан сэргийлэх боломжтой гэж ойлгох юм. За мөн нөгөөтэйгүр бол бэлэг эрэхтэн орчин бол химийн бодисоор түлэгдсэн тохиолдолд хамаагүй бодвол яг нь одоо химийн элементүүдээр химийн бодисуудаар угаа цэвэрлж одоо болохгүй гэж тампон бас хэрэглэж болохгүй гэсэн үг юм. За хамгаалтгүйгээр бэлгийн харьцаанд орохоос зайлсхийх нь хамгийн одоо энэ бэлгийн мөөгөнцөрт өвчнөөс урьдчилан сэргийлэх бас нэг гол арга гэж ойлгож болно. За дараагийн нэг алхам нь бол эрүүл ахуйн шаардлага хангаагүй ариун цэврийн өрөө буюу бассейн одоо нийтийг хамарсан саун зэрэгт ингэж орж сууснаар бэлгийн одоо мөөгөнцрийг бол хавтлын замаар буюу контактны замаар бол авах боломжтой. За тэгээд эцэст нь бол 6 сард нэг удаа эмэгтэйчүүдийн эмчит буюу эрэгтэйчүүдийн эмчит тогтмолд үзүүлж зөвлөгөө авч явах юм бол эдгээр дээрх хүчнүүдээс бол урьдчилан сэргийлэх бас боломж нь бүрдэж байгаа гэж ойлгох. За сая таны дурдсан дээрх аргуудын дотроос халдвараа сэргийлэх олон аргуудыг сая дурдлаа л да. Тэгэхээр энэ аргуудын дотроос хамгийн аюулгүй хэрэглэхэд хялбар найдвартай арга нь одоо бэлгэвч гэж ойлгож болох уу? Ер нь бол бэлгийн замын халдвар төвчнөөс сэргийлэх хамгийн найдвартай арга нь бол бэлгэвч. Гэхдээ одоо бид нар заримдаа ингэж ойлгодог. Нөгөө жирэмслээс хамгаалах аргуудыг одоо нөгөө бэлгийн замын халдвар төвчнөөс хамгаалах бас өндөр магадлалтай гэж ойлгож үздэг байсан. Гэтэл одоо сүүлийн үед бол ерөөсөө 100% буюу өөрөөр хэлбэл 99% бэлгэвч бол бэлгийн замын халдвар төвчнөөс найдвартай, аюулгүй хамгаалж чадна гэж хэлж болно. За бэлгэвчээ задлахдаа шүдээрээ буюу гараараа, хумсаараа бол яг нь замбраагүй задлж болохгүй, аль болохоор хэрэглэхийнхаа өмнө одоо задлаад хэрэглэснийхаа дараагаар ам хүзүүгийг боогоод хогийн савнд хийх ёстой. Гэхдээ үүнийг бол 0-д бол хийж болохгүй гэж ойлгох. За бэлгийн замын халдвар төвчин буюу ХТХ дохоос сэргийлэх би та бүхэнд алтан дүрмийг танилцуулъя. Өөрөөр хэлэх юм бол A гэдэг нь бол твчих гэж байгаа. За гэрэлсэн буюу гэрлэх гэж байгаа одоо цаашдаа гэр бүл болох гэж байгаа хосууд маань бие биедээ харилцсан үнэнч байж эсвэл харилцсан бие биедээ төвчээртэй хандсны үр дүнд энэ алтан дүрмийн A одоо биелэгдэнэ гэж ойлгох нь. За B гэдэг нь болохоор бие биедээ харилцсан үнэнч байна. За C гэдэг нь бэлгийн харьцаанд орох бүрдээ бэлгэвчийг тогтмол зөв хэрэгэлж сурах. D хар тамхи мансууруулах бодис хэрэгэлсэн үедээ бэлгийн одоо хавталт буюу бэлгийн одоо замбраагүй харьцаанд орохгүй байхыг бол зөвлөж гин гэсэн үг. За та бүхэн A, B, C, D дүрмийн одоо мөрдөж халдвараас өөрийгөө болон бусдыгаа бол хамгаалж чадах ийм цорын ганц эзэн нь та билээ. Өвчлөлийн шинж хэн нэгэнд илэрлээ гэж бодох юм бол ер нь хаана хандах зүйтэй вэ? Бэлгийн замаар дамжих халдварт өвчин болвол одоо зөвхөн одоо халдварт өвчин судлалын үндэсний төв гэхгүйгээр харьяа дүүргийн өрхийн эмнэлэг дээр одоо эмэгтэйчүүдийн эмч, эрэгтэйчүүдийн эмч дээр хандаж болно. Өнөөдөр эмчийн мэдээлснээр бид нар бэлгийн замын халдвар гэж юу юм? Бэлгийн замын халдвараас хэрхэн сэргийлдэг? Бэлгийн замын халдвар хэрэг тусах юм бол хааш нь хинт хандахын зэрэг өргөн мэдээллийг авлаа. Тэгэд өөрийгөө хамгаалж чадна гэдэг нь амьдрах ухааны боловсрал буюу хувь хүн өөртөө тийм амьдралын ур чадварыг бий болгож байна гэж ойлгож болж байна. Та зөвхөн эрсдлээс өөрийгөө хамгаалж чадна. Таны эрүүл мэнд таны гарт. Анхаарал хандуулсанд баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягуудаас аваарай.